За бүгдээрээ сайн бацгаана уу? Тэгээ та бүхэн бас энэ өглөөний мэндийг хүргье. 7 хоногийн туршид та бас өглөө болгон бас бурхандаа хамт байгаарай. Тэгээд энэ үйл ажиллагааг бас зохион байгуулсан байгуулж байгаа пасторудаас үнэхээр талархаж байна дээ. Ингээд хамтдаа цуглаад бурхнаа ингэж магтан алдаршуулах. Тэгээд бурхны үгээс судлах бас энэ боломж гарч байна. Тэгээд үнэхээр талархаж байна. Тэгээд удахгүй бас энэ хорой зээл тавигдаад бид нараас баяр хөөртэйгээр тийм бурхантайгаа бас бурхныхаа өргөөнд суулцах байхаа. За тэгээд одоогоос 5 жилийн өмнө шахуу болсон гэрчлэлийг хуваалцъя. Тэгээд цаг хугацаа бол үнэхээр тэг харуулсан сум шиг өнгөрд юм байна. За тэгээд анх нөхөр маань одоо Филиппинд сурчаад тэгээд төгсөх үедээ амар тийм нөгөө одоо хүсэл мөрөөдөл тэгээд ингээд төгсөжсэн. Тэгээд тухайн үед төгсөж яхад нь бүхэл хүмүүс ирээл те ингээл баяр хүргээл тэгснэ одоо шууд доктороо хийгээл ингээл хүн болгон те одоо л яг цаг чинь тэгээ одоо нас чинь ч байна ингээл тэгэл одоо ямааны халуун дээр монголч те халуун дээр гэдэг шиг одоо л чигээд тэгээ яг харахгүй нөгөө одоо байгууллагаас илгээгдээд те явчихсан учраас буцаж ирэх ёстой. Тэгээд олон ч бас газруудаас ажиллаач гэдээ бас санал ирж байсан. Гэхдээ бурхан байгууллага маань илгээсэн учраас бид нар явах ёстой тий итгэл найдар хүлээлгэсэн учраас гээд тэгээ манай гэр бүл ингээд 12 онд ингээд Филиппинээс ирж байсан. За тэгээд тэр цагаас хойш бид нар бас залбирч байсан. Тэгээд юу гэж залбирч байсан бэ гэхээр боломжтой бол тий бас дахин сурах тэр боломжийг олгож өгөөрэй. Тэгээд ер нь бол нөхөр маань өөрөө ингээд ер нь тийм одоо нэг багшлаад ингээд байж ах тийм сонирхолтой өөрийнх нь одоо хүсэл нь бас тийм тэгээд өөрийнх нь байгаа байдал нь ч гэсэн ер нь тийм тэгээд өөрөө тэрэнд айгуу тийм сонирхолтой учраас тийм цааш нь доктортой сураа тийм ингээд хүмүүст ингээд сурсан мэдсэн зүйлээ заагаад ингээд одоо нэг бүтээл хийгээд явъя гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй тэгээд бид нар хамтдаа бас залбирдаг байсан тийм үнэхээр бас боломж байвал бас ахид цааш нь сурах боломжийг бид нарт гаргаж өгөөрэй гэд 2012 оноос хойш залбирж исэн. Тэгээд нэг өдөр нөхөр маань гэртээ орж ирэхдээ хэдэн жилийн дараа юу гэж орж ирсэн бэ гэхээр надыг аяас дахиад онлайнаар доктороор сурах уу гинэ. Тэгэж орж ирсэн. Тэгээд тэр үед нь би тэгээ сураач яваач гэсэн. Тэгээд онлайнаар болохоор жилдээ нэг удаа тэнд сурчаад тэгээд буцаж ирээд нэг тийм боломж байгаа гэдэг. Тэгээ яваач явал та чиний хүсэл чинь нэстэ бид нар бас залбирч ийсэн нэстэ энэ чинь залбирлын чинь хариу юм шүү гэдгсэн чинь үгүй би одоо ингээд 2 удаа тий байгуулгаараа даалгаад ингээд сурчихсан 2 удаа байгуулга миний боловсролд анхаарал намайг ингээд илгээгээд сурчихсан. Тэгээд одоо 3 дахь удаага болохоор би өөрөө сурмаар байна. Би өөрөө мөнгө гаргаад сурмаар байна. Бусад зөндөө олон залуучууд байгаа. Тэр залуучуудад би боломж олгомоор байна гэж нөхөр маань хэлж хахад би гэхдээ тэгэл одоо чамд л боломж нь олцсон юм билүү дээ. Чамааг л ингэж дэмжиж байгаа юм чи тэгэл явчаач гэд. Би ч тэгэл яг нэг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр ч юм уу тэг ингэ шийдгээд авах. Тэгээд нөхөр маань юу гэж хэлжсэн бэ гэхээр чи одоо энэ залуучуудыг хар те. Өчнөө олон залуучууд бай. Би энэ залуучуудад боломж олгомоор энэ бурхан надад 2 удаа боломж олгоцсон. Одоо би доктор хоёрдээ би заавалчгүй би өөрөө сурна. Би өөрийнхөө мөнгөөр би өөрөө сурна гэдэг. Тэгээд тэр цагаас хойш би бол өмнө бол ямар ч хэсэн сурна. Гэтэ илгээ сурах боломжийг олгож өгөөч гэдэг тэгжил залбирч ирсэн. Түүнээс одоо мөнгө төгрөг яах вэ гэдэг тэр ерөөсөө санаа зовхгүй. Тэгээ өмнө хоёрд нь ерөөсөө санаа зовог болох. Яг л тэрэн шиг тийм төсөөлтөө. Тэгээ яг тэр үед намжааг тэгээд хэлэнгүүд за тэгээ энэ чинь доктороо хийх юм чинь маш их мөнгө хэрэгтэй юм байна. Тэгээ бас бид нар энэ мөнгө санхүүгийн төлөө бас залбирах хэрэгтэй юм байна тий. Гэдгийг ингээ ойлгоо. Тэгээ тэр цагаас хойш ямар боломж байна те яавал бид нар ингээд сурах боломжтой юм шиг байна гэд айгүй ингээд судлаа л те тэгээд ингээд бас тэрэндээ ингээд залбирч ийсэн. Тэгээд намжаагийн дүү Америк явах болоод тэгээд надад санал тавьж байгаа байхгүй. Тэгээд дүүн явахдаа 2 хүүхдээ үлдээгээ явж байгаа. Тэгээд ингээд араас ингээд та манай 2 хүүхдээ ингээд итгэмжлэл хийгээд ингээд аваад явах боломжтой юу гэд. Тэгээд тухайн үед би нөгөө мачад бас ажиллаж байсан болохоор те нөгөө ажлаа хаяал ингээл хүүхдийг аваад явна гэдэг чи одоо юу гэсэн үг үлээ. Би ч н ажлаа хийж чад одоо өөр хүүхдүүд маань яах вэ те ингээд ганцхан хүний цалингаар гэдэг бас ингээд нөгөө мөнгө төгрөгөө бас бодоо. Тэгээд за юу ч гэсэн яваад үзэн энэ бас ямар нэгэн те боломж юу таалгыг бид нарт нээжэж магадгүй. Тэгээд эхлээд юу ч гэсэн бас
визэндээ ороод үзье. Бас тийм амархан нөгөө виз гардаггүй. Тийм учраас визэндээ ороод үзье. Тэгээ визний хариунаас шалтгаалаад бас энэ асуудал яаж идэх нь вэ? Тэгээд виз нь орхоос өмнө маш олон хүмүүс тийм ч юм бэлдээрээ, ийм ч юм бэлдээрээ гэдэг. Би маш олон материалуудыг бэлдээ те ингээ бараг энэ хавцаар дүүрэн материалтай ингээд орсон. Тэгээд гайхалтайч гэх юм уу, харамсалтайч гэх юм уу те нэг ч материалын маань үзээгүй. Тэгээ нэг хүн миний өмнө орсон нэг таньдаг хүн маань Америкийн визэнд ороод тэгээд нөхөртэй хүүхдтэйгээ хэлсэн чинь таныг хэн нөхөртэй гэдгийг чинь батлах юм. Таныг хэн хүүхдтэй гэдгийг чинь батлах юм. Батлах гэж бичиг баримт байна уу гэдгсэн чинь бичиг баримтаа нөгөө хүүхдүүдийн гэрчлэгээ нь байхгүй, гэрлэлтийн баталгаа нь байхгүй. Тэгээд нөгөө хүн маань ингээд буцаагдчихсан. Тэгээ надад тэрийг хэлээд тэгээ би гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн гэрчлэгээ гэдэг ингээд ерөөсөө бүх бичиг баримтаас тэгээд сүүлдээ надаас хүүхдтэй юу гэдэг асуулаа байгаа гэж. Айгүй олон асуултаас олдын ажилтай, төрөлтэй юу гэдэг ингээд ямар хийж та нарын явцаа гэдэг бүгдэнд нь ингээд хариулаа. Тэгээд сүүлдээ хүүхдтэй юу гэдэг нөгөө баталгаанд байгаа юм чи хүүхдтэй гэж хэлсэн. За гэрэлсэн үү гэж хэлсэн. Гэрэлсэн сүүлдээ би баталгаа үзүүлэх юм уу? Гэрчлэгээ үзүүлэх юм уу гэж. Тэгээд тэгсэн чинь гүү гээл тэгээд надаас ямар ч бичиг баримт үзүүлдэггүй. Тэгээд миний виз гарчихсан. Тэгээд Америкт очоод бас өвөрдүүлэн залбирж явах хугацаанд маань тэгээд бодож ирсэн. За би ямар ч гэсэн энд ажиллаа нэг хэдэн дөрөв болчих юм бол бас санхүүгийнх нь тэгээд бидний бас залбирж ирсэн санхүүгийнх нь асуудал бас бага хэмжээгээр ч гэсэн шийдэгдчих юм байна. Тэгвэл одоо сургуулаа судлаа гэх. Тэгээ намжаа сургуулаа судлаад тэгээд аяас ер нь явъя тий. Аяас ч айгүй хямдхан. Тэгээд ихний хичээлүүдээ онлайнаар авчиж гэх юм бол бүх хямдхан. Тэгээд явах шаардлагагүй, гэр бүлээсээ салах шаардлагагүй. Тэгээд жилдээ нэг 3 сар яваад ирнэ. Тэгээ би болохоор үгүй аяас явахгүй. Би аяас яваад үзсэн. Би одоо өөр газар явмаар байна. Чи өөр сургууль судлаад тэгээд Америкийн Андрюс сургуулийг судалсан. Тэгээд ямар ч гэсэн хойлоо залбирэн. Тэгээд ингээд санхүүгийнх нь нөгөө тооцоог нь гарсан чинь маш өндөр төлбөртэй. За энэ төлбөрийг чинь дийлэхгүй барахгүй юм байна гэдэг. Би бодсон яахгүй барахгүй юм байна төлбөрийг чинь. Тэсэн чинь намжаа надад юу гэж хэлсэн бэ? Чи 10 жилийн визтэй. Жид болгон яваад миний жилийн сургалтыг хийгээд авахгүй гэдэг. Гойд яг жоок хийж надад тэгэж хэлжсэн. Тэгээд бид тэр бас өргөжлүүлэн залбираа. За үнэхээр тэгээ Бурхны хүсэл байгаа бол Бурхан бас одоо энэ асуудал дээр туслах байгаа. Тэгээ ямар нэгэн арга зам үйл хараад бид бас нээж байгаа гэдэг өргөжлүүлэн залбираад тэгээд Андрюс их сургуульд аплай хийсэн. Тэгээд намайг Америкт очоод 3 сар болсны дараа намайг баяртай мэдээлэл надад хэлсэн. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр Андрюсын их сургууль намайг accept хийлээ. Хүлээн зөвшөөрлөө. Би энэ сурах боломжтой болчихлоо. Намайг ингээд одоо материалаа одоо нөгөө нэг tuition-ээ төлөөд тэгээ ингээд бүртгэлээ баталгаажуулаад одоо ингээд сур гинэ гэж ингэж надад хэлсэн. Тэгээд тэнгуү чи би бүр ингээд бөөн баяр. Тэгээд яриад ингээд дуусныхаа дараа би бодсон. За тэнцчлээ. Одоо энэ чи юу вүлээ гэд. Тэгээд шууд нөгөө нэг мөнгө санхүүгээл шууд хамгийн дөрөв мөнгө санхүү бодож байгаа хгүй. Тэгээд tuition гэхэлтэй тэнд одоо барьцаа мөнгө гэдэг нь шууд $3,000 гэж байгаа хгүй. $3,000 барьцаа мөнгө төлөн. Дээрээс нь бүртгэлийн унаанд ингээд багаар те 500 200 ингээд нэмэгцээр байгаа бараг л $4,000 ингээд хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд за ямар ч байсан те бид хоёр залбирч исэн. Хэрвээ те таны хүсэл бол бас энэ сургууль те одоо ингээд хүлээж аваасаа гэж залбирч исэн. Тэгэхээр үнэхээр энэ Бурхны хүсэл юм байна. Тэгээд Бурхан бас те хань ижтэй маань ингээд сурахыг хүсэж байгаа юм байна те. Тийм болохоор ямар ч байсан хичээгээд үзье. Тэгээд Бурхан тэгээд өөрөө бас гайхамшигтай тэгээ үзүүлэх байгаа гэд. Тэгээд хоёр одоо нөгөө бүртгүүлэх үйл ажиллагаа те бүх юм ингээд хийгээд тэгээд ямар ч байсан одоогоос 2 жилийн өмнө буюу 18 оны 7 сард хань маань ингээд одоо сургууль руугаа явсан байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 2 жил болчих. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд бас олон зүйлсийг одоо туулж ингэж өнгөрөөж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бид нараас өглөөний мөргөл дээр бас судалж байхдаа Израильчууд 40 жил ингээд цөлөөр явсан тухай ярьжсэн. Тэгээд яг энэ яг миний амьдрал манай амьдрал болоод байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд анх Бурхан те Канаан нутг руу явгаад амар сайхан амралтыг өгөөд ингээд Израильчуудыг ингээд Египт нутгаас гаргачихсан.
Тэгээд бид нар те ямар их зовж, чаналж, бэрхшээл туулгадаг. Баян бурхан минь та хаана вэ? Бурхан минь та яаж гэдэг шиг. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд би яг тэр амьдралаар туулаад байгаа байхгүй те. Бурхан ингээд яг үүд хаалга нээгээд өгчихсөн. Тэгээ ингээд сурах боломжийг ингээд хаагаад бас тэгэнгүүт л ингээд ирээдүйд бид нар энэ яг Канаан нутагт орж байгаа юм шиг баяр хөөргийг ингээд авч байгаа байхгүй. За тэгээд ямар ч хэсэн нөхрөө явуулчихсан. Одоо тэгсэн чинь ингээд 2 жилийн турш те ингээд тустай амьдраа. Тэгээ би нэг 90 очин те ингээд тэгээд энэ дунд те ингээд асуудал бэрхшээл тулгархад би яг Израильчууд шиг те бурхан минь та хаана байна? Ингэх байсан бол яах гэж те ингээд энэ сургуульд ингээд зөвшөөрөл олоод ингээд явуулсан юм бэ гэх те саяхныг хүртэл ч гэсэн бас ингээд залбирж байгаа байхгүй те гадаад тэгээд хооронд ганцаараа сураа те гэр бүлээ үр хөвгтэй орхоод ингээд сурна гэдэг бол тийм амар зүйл дээ ш. Тэгээд дээрээс нь бид нар чинь өөрсдөө мөнгөө төлж байгаа болохоор те төлбөр мөнгө нь маш өндөр учраас те ингээд төлбөрөө төлж чадахгүй асуудал гарна. Байрны төлбөр гэдэг тэгээд нөгөөдөө төлж чадахгүй асуудал гарна. Тэр болгонд чинь те бурхан минь та хаана байна гэх. Та энэ замыг зааж өгсөн шүү дээ те. Та Израильчуудыг Канаанаар явуулсан те яв гэж хэлсэн шиг те бас л нүхрийн маань ингээ яв гэж хэлсэн. Одоо бид нэр таны заасан замаар явж ин та хаана байна гэх. Ингээ залбирах те ингээд бас арга ухаатах те бурханд эргэлзэх ийм зүйлс гарч исэн. Тэгээд яг өнгөрсөн 7 хоногт энэ Израильчуудын түүхээс юуг ойлгосон бэ гэхээр те ямар ч байсан эцээ хүртэл төвчээртэй бурханд итгэлтэй байх нь хамгийн чухал юм а гэдэг ахаад илүү те ойлгож мэдсэн. Тэгэхээр монголчуудад л зовсны эцэж аргана гэдэг те. Яг тэрэн шиг те хэдийгээр би манай гэр бүл хол байгаа ч гэсэн хизээ нэгэн цаг те баяр хөөртэйгээр ахин уулзах болно. Бурхан тэр цагийг те төлөвлөсөн байгаа. Тийм учраас бидний амьдрал ямар нэгэн асуудал бэрхшээл байнга л тулгарн те үргэлж дардан шулуун аж жаргалтай байхгүй те тэр үед те Израильчууд ямар их ивэлийг хүртэж те тэр 40 жилийг туулсан шиг бас бид нар ч гэсэн баяр хөөртэйгээр энэ зовлонгоо бас бурхан дотор давхан зөв юм аа гэдгийг илүү их ойлгож мэдэрлээ. Тэгээд та бүхэн ч гэсэн бас зовлонтой, бэрхшээлтэй, асуудалтай зүйлс байгаа бол те бурханд итгэлтэйгээр хандаарай. Бурханд асуудал зовлонгоо, бурханы өмнө асуудал зовлонгоо тавиарай гэж хүсмээр байна. Тэгээд та бүхнээс бас хүсгээд сайн ижлийн манд үргэлж залбиралтай багтаагаарай. Тэгээд ирээдүйд бас те Монголоос бас нэгэн доктор төрөөд эхнээсээ одоо төрөх гэж байгаа шүү дээ. Олон баасууд маань бас доктороо хамгаалах гээд гадаад улс руу явцсан байгаа. Тэгэхээр энэ олон суралцж байгаа хүмүүс маань эргээгээд Монгол улстай ирээд те монголчуудаа монгол баасуудаас олон зүйлсийг зааж сургаж те хамгийн гол нь маш олон тийм одоо бүтээлэг гаргаасаа гэж би хүсдэг байхгүй. Одоо ингээд шашны талаар ингээ уншихад те дандаа бид нар гадаад хүмүүсийн бүтээлийг уншдаг те гадаад хүмүүсийн ном зохиолыг уншдаг. Тэрэн шиг ингээ адвентист монгол хүмүүс ингээ бүтээлээ гаргаад тэр бүтээлийг бид нар яг их хэл дээрээ ингээ уншаасаа гэж би бас аягүй хүсдэг байхгүй юу. Би маань ч гэсэн хүсэлээ. Тэгэхээр энэ олон бас суралцж байгаа хүмүүсийн хандлаа өргөжлүүлэн та бүхэн бас залбираарай гэж хүсмээр байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.